За бүгдийн амгалан айлтгая. За өнөөдөр өчтөрөө зогссноос үргэлжлүүлээд уншъя тийм ээ. За Парчин Жидунгийн Данягийн нам шиг явж байгаа. За өчтөр бид нар Дэдаг гидүви Дон Шува гэдэг дөрөвдүгээр одоо зави савжид Шива уншиж байгаа. За тэн дээр бол Додо гондлын лүн татаад 3 хэсэг ийм лүн гарсан тийм ээ. За тэрний нэгдүгээр хэсгийг нь бол хорлоо дамбууг үзүүлсэн тэр лүнг бол үзээд за Парчин Жидэн дээр угаа тайлбартаа уншсан тийм ээ. За өнөөдөр 2 дугаар лүн бол Жумдаан дайжис Чөнэмжин овооны Мачева нядла зам Жива Мачева Гагва Мачева Сомана Шива дараа шингээ юнсун Янганлан дайва нядла замна Тэгва Чумбула Яндаг уршуга намла Домбонит Мэви намбис Че онцор мадужун чөжи хорлоо Нева гордоо Жумдаан дайжин чөжи хорлоо горва Дэян Ланачива Гавчива Дангуин донзо Дүншие Насужрва лагжи гэд. За энэ хэсэг бол Доцсон Нева буюу одоо дооны одоо 2 дахь хэсэг за явж байгаа тийм ээ. За энийг ингээд уншаад дууссан. За өнөөдөр энэ саяны уншсан одоо дооны 2 дугаар хэсгийн утгыг тийм ээ. За Доцсон Ниви Дон Шадду Йоддэ гэж. За Парчин Жидун тийм ээ. Одоо их чааны лам Баншин сономдав лам болвол одоо энэ хэсгийг тайлбарлаж эхэлж байна. За Доцсон Ниви Дон Шадду Йоддэ гэж. За 2 дахь хэсгийн утгыг бол номноход Чөнэмжин овоонид Мачива химээх тэргүүтнэр бол хорлоо барвын жожаадан гэж. Хорлоо барвын жожа. За Чөнэмжин овооны Мачева Жива Мачева Гагва Мачева Содмана Шива Раншингийн юнсун Янганлан дайва гэд гарсан тийм ээ. За тэр хэсэг нь бол хорлоо барва буюу дунд одоо номын хүрдийг хүрдний бол өгүүлэгдэхүүн нь жожаан юм аа гэж. Чөнэмжин овооны Мачева тэргүүтнэ. Жива Мачева Гагва Мачева те мөн чанараасаа бүтээгүй. Тийм учраас бол тэр одоо төрөх гэж байхгүй, гагва гэж байхгүй тийм ээ. Байхгүй болох гэж байхгүй гэж мөн чанараасаа бүтээгүй учраас гэж. За тэр нь бол хорлоо барва буюу дунд номын хүрд. Нэг ёсондоо хорлоо барваад бол гол одоо хоосон чанарыг бол Бурхан багшийн номлосон гол номлол нь бол дунд номын хүрдэг одоо номлосон тэр хэсэгт бол гардаг гэж одоо үздэг штэ тийм ээ. За тэгэхээр тэр овоонид Мачева буюу овооны ду Мадуа тэргүүтээ ранги цанижи Мадуа. За энийг бол үзүүлсэн. Энэ нь бол гол өгүүлэгдэхүүн юм а гэж. За тэгва чумбо шээсүгжээс чөнхөрдийн дүлжаа гэж. За тэгва чумбула яндаг уршуга намлаа гэд гарсан тийм ээ. Тэгва чумбула яндаг уршуга намлаа гэд их хөлгөнд одоо үнэнхүү одоо оршсон шавнар гэж гарсан тийм ээ. За тэр нь бол хорлоо барва буюу дунд номын хүрдний одоо дунд номын хүрдийг одоо онцгойлон тухайлан одоо номлосон тэр шавнар нь бол Тэгва чумбула яндаг уршуга нам юм байна гэж. За домбоо ничээсүгжис диин агва гэж. Домбоо нид гэж те. За Тэгва чумбула яндаг уршуга намла домбоо нид мэви намбис гэд домбоо нид гэдэг гарсан. За энэ нь бол диин агва гэж. Агва буюу одоо сашах гэсэн мэйхтэй тэмдэг шүү дээ тийм ээ. За дия ланачи шээсүгжис гэж. Ланачива гавчива гэж гарсан тийм ээ. За химээх тэргүүтнэр бол чөнхөрдө эндинжин доо маямбар дэмбээч гэж. Чөнхөрдө эндинжин доо маямбаг үзүүлж байгаа маа гэж. Эндинжин доо маян гэдгийг үзүүлж байгаа маа. Жива Мачева шээсүгжин утга нь бол гүндэг чөөжин чодла Жива Мачевадан Гагва Мачева шээ жэдвийн жумцэн ёддэ. За гүндгийг тэр хорлоо барваад бол юу гэсэн мөлий? Хорлоо барваг өгүүлэхтэй бол Жива Мачевадан Гагва Мачевадан гэж гарсан тийм ээ. Овооны Мачева нэдлээ зам Жива Мачева Гагва Мачева Сомана Шива Раншингийн юнсун Янганлан дайва гэж
гүндгийг хэлж байгаа юм байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр гүндэг бол чодло жива мэд. Гүндэг чойжин. За дуун сул байна гэдэг. За гүндэг чойжин. Гүндэг чойжин. Чодло жива мачевадан гавга мачева шээжэдвийн жумцэн ёдтэй ягаад тэгж хэлсэн бэ гэхээр чод ранги цанижи мадуви жумцэнжис дэдэржэдвээ гэж. За дэжэж чодло сомана шивада раншингийн юмсун янгалдан дэва шээжэдвий жумцэн ёдтэй гэж. За гүндэг бол сомана шива гэдэг нь бол тогма медвана шива гэсэн санаа шүү дээ, тийм ээ. Сомана шива гэдэг нь тогма медвана шивадан раншингийн юмсун янгалдан дэва гэж ягаад тэгж өгүүлсэн бэ гэхээр гүнан юмн чөгийн дува маян би жумцэнжээс гэж. Гүнан юмн чөгийн дува маян, тийм ээ. Гүнан юмн чөгийн дува маян. Маян би жумцэнжээс дэдэрж өдвэчэр. За ягаад тэгж байгаа юм гэхээр гүнан юмн чөгийн дува маянд дүжээ маян бичэрдээ гэж. Дүжээ маян бичэрдээ живадан гавгадан барлвэчэр. Дүжээ маян ба гэдэг чинь мөнх ус биш. Гүндэг болвол, тийм ээ. Гүндэг болвол дүжээ маян буюу мэрдэгва маян. Мэрдэгва маян учраас жива гэж байхгүй, гавга гэж байхгүй юм аа. Тийм учраас дэла дэнэ юмн жива ч гэдэг юм уу тийм байхгүй гэсэн санаа. За маян бичэрдээ гондэлла дэла цанин овооны мэбанидла гоне нэ чö тамжид мажева магагва сомана шива раншингийн юмсун янгалдан дэва шээдандо дэжичэр шина дондом яндаг паг гэх тийм ээ. Дондом яндаг паг гэдэг нь нөгөө асуулт асууж байгаа бодисод ба шүү дээ. За энэ 10 дугаар газрын бодисод байх шүү. Дондом яндаг паг. Ер нь додой гондол бүгд асуулт асууж байгаа 10 бодисод бүгд 10 дугаар газрын бодисод байгаа. За дондом яндаг паг дэдэр арангийн цанижис мэба гаимбадины мажеваин мажева гаимбадины магагбаин, тийм ээ. Ранги цанижис медва гаимбадины мажеваин. Ранги цанижис мэба. Тийм ээ. Одоо гүндгийг хэлж байгаа шүү дээ, тийм ээ. Гүндэг. Тийм учраас ранги цанижис медва, ранги цанижис мадуа байх юм бол дэний мажеваин, мажева учраас мажева гаимбадины магагбаин. Үл төрөх, тийм ээ. Үүсэж бий болох гэдэг юм байхгүй. Мөнх юмд бол одоо тэр цаг үед тэдийд үүссэн гэх эхлэл байхгүй шүү дээ. Мөнх юм чинь, тийм ээ. Одоо тэндээс эхэлсэн гэх эхлэл байхгүй байх хэвээр. Угаасаа мөнх учраас угаасаа цаг хугацаа түүн дээр яригдах учир байхгүй, тийм ээ. Жишээ нь дүй дагдуу чөөжин дагва импорт гэж одоо дүүрэн дагслайдаг шүү дээ. Дүүрэний дагслайдаг шүү дээ, тийм ээ. Тэгээд цаг үргэлжид одоо байдаг юм. Цаг үргэлж өөрөө мөнх юм уу биш юм уу гэж. Тэгэхээр цаг үргэлж гэж бодглохлоор бид нар одоо өнгөрсөн одоо ирээдүйн бүхэл цаг үед байж байгаа юм чинь тэр чинь мөнх юм шиг санагдчих боловч ер нь мөнх юмн дээр өөрөө цаг хугацаа яригдах нь өөрөө бас л буруу, тийм ээ. Мөнх юм чинь. За тэр утгаараа бол яах нь мөнх юмсууд бол төрөх гэж байхгүй. Тийм учраас магаг баян гэж. Тийм учраас байхгүй болох гэж байхгүй. Тэгэхээр мажевадан магагва гаимбадины деданы сомана шиваин гэж. Тэгэхээр төрөөгүй байхгүй болох гэж байхгүй ийм зүйлсүүд бол анханасаа одоо нирвана юм аа гэж. Анханасаа амгалан юм аа гэж. За ягаад сомана шива буюу раншингийн юмсун янгалдан дэва гэдэг байгаа юм бэ гэхээр сомана шива гаимбадины раншинжийн юмсун янгалдан дэва юм. Раншинжийн юмсун янгалдан дэва гаимбаделаны юмсун янгалдан дааварж аваа жүнсэж мэвэж гэж. Анханасаа одоо нирван, анханасаа амирлангүй тэ мөн чанараараа яах нь огоот муу гаслангаас гитэлсэн гэж. Тэгэхээр яагаад юмсун янгалдан дэва гэхээр угаасаа муу гаслангаас нөхчөж салж одоо байхгүй болгох тийм муу гаслан угаасаа байхгүй. Ян угаасаа жүнсэж мэвэж мөнх юм чинь, тийм ээ. Мөнх юм чинь тийм юм байхгүй. За шээсүн бэж. За гэсэн санаа шүү дээ, тийм ээ. За одоо тэгээд энэ судрынхаа утгыг бол хойно тайлбарлах баг, тийм ээ. Раншингийн юмсун янгалдан дэва гаимбаделаны юмсун янгалдан дэварж аваа жүнсэж мэдо шээсүн бэж. Оноо тэгва чимбуула яндагур шээсүгжээс. За тэгва чимбуула яндагур шуга намлаа гэд гарсан шүү дээ, тийм ээ. За тэгва чимбуула яндагур химээх тэргүүтнээр. За тэгва чимбуу гэдэг нь их хөлгөнд үнэхээр оршсон нугууд гэд гарсан, тийм ээ. За химээх тэргүүтнээр бол
Цанид мэдвийн чонхоржийн дүлжа жидау шиг демба ин шина гэж. Цанид мэдвийн чонхор тийм ээ. Бэлэг чанар үгүй номын хүрдний одоо тэр бэлэг чанар үгүй номын хүрд гэдэг чинь дунд номын хүрд тийм ээ. Хоёрдугаар номын хүрд. Одоо Бурхан багшийн айлцсан номыг бол 3 хэсэг хуваасны тэр хоёрдугаар хэсэг тийм ээ. Нэг хоёр дахь одоо бүлэг ном байгаа шүү дээ. Тэрийг бол цанид мэдвийн чонхор буюу бэлэг чанар үгийн чонхор гэж нэрлэж байгаа. Анх дугаар номын хүрдэг бол диншийн чонхор гэдэг тийм дембаши пагвин дембаши чонхор. Дөрвөн үнний номын хүрдийг өгүүлсэн. Хоёр дахь нь бол цанид мэдвийн чонхор гэдэг нэр томьёо нь энэ дээр гарч шүү дээ тийм ээ. Цанид мэдвийн чонхор. За тэрний одоо шавнар нь ямар шүү одоо шавнар байсан бэ гэвэл дийн дэнцүүл ёд додой гондол давус цанид мэдвийн чонхоржийн гомбо дэлбала дой мегобар гэж. За дунд номын хүрдэд эргүүлсэн хоосон чанарыг одоо голлон үзүүлсэн тэр цанид мэдвийн чонхрын шавнар болвол додой гондол тэргүүтээ одоо бидний энэ иш татаж уншаад байгаа додой гондол мэтчлэн одоо энэ дунд номын хүрд буюу цанид мэдвийн чонхрын утгыг одоо тайлбарсан тийм тайлбарт харгалзах хэрэггүйгээр тийм ээ. Тэрийг тайлбарсан тайлбарыг үзэх хэрэггүйгээр тэр дунд номын хүрд буюу цанид мэдвийн чонхрын утга одоо жинхэнэ одоо цаад гүн утга тэр болгоос нь таалсан энэ бүгдийг бол бүрэн гүйцэд одоо тийм ээ тааллыг төгс онож таньж мэдж чадах тэр утгын бүрэн гүйцээр таньж мэдж чадах. Тэгтээ мэддэгтэй бол өөр бусад одоо энэ додой гондол тэргүүтээ өөр одоо тийм тайлбарлсан тайлбар үзэхгүйгээр Бурхан багшийг номлохдоогоо зэрэгэл яг л одоо тэр жинхэнэ одоо Бурхан багшийн ойлгуулах гэсэн тэр санааг нь бол бүрэн гүйцэд таньж мэдж чадах. Мөн тэр одоо номын одоо үг утгыг бол дааж ишимбар мэзэмбийн гэж. Дааж ишимбар мэзэмба гэдэг нь яг үгчлэн одоо барихгүйгээр тийм ээ. Үгчлэн барихгүйгээр. Бурхан багш тэгжил айлцсан юм чинь тийм гих биш. Тэгж айлцсан ч гэсэн эн чинь ингэж одоо болгоогоод ийм одоо бодлоор бол хэлсэн учраас эн чинь утга нь ийм юм гэдэг одоо тэр бүр тааллын хүртэл одоо бүрэн гүйцэд мэдэж чадах. Зүгээр л үгчлэн дагах биш тийм ээ. За дааж ишимбар мэзэмба гэдэг нь бол тэгсэн санаа. Үгчлэн юу одоо тэр нэр томьёо үг үсэг нь ямар байна? Тэрийг бол яг тэр дагуу нь үл барих гэж. Үл барих. Симзамба вамбу номбу буюу одоо эн чинь бид нар Симзамбын ёсонд ярьж байгаа шүү. Тэгэхээр энэ дооны шавнар Симзамба тэр шав байх шүү. Тэр Симзамба шавнар нь бол Симзамба ванун тий вамбу номбу. За тэгэл одоо хурц ухаантай, буян ихтэй, хичээл зүтгэл ихтэй тийм ээ. Зундужи вамбу тэр зундужи вамбу номбу шэрвжи вамбу номбу мэтчлэн тийм ээ. За ийм шавнар болвол энэ хоёрдугаар номын хүрд буюу цанид мэдвийн чонхрын чид үжэвийн дүлжаар дэмбэж гэж. За чид үжэвийн дүлжаа гэдэг нь одоо тухайлан одоо тэр номыг зориулж айлдж байгаа тэр сонсогч болсон шавнарыг нь чид үжэвийн дүлжаа гэж хэлж байгаа. Өөр бусад одоо их хүлэгний ном номжоохот баг хүлэгний одоо шавнар ч гэсэн сонсоо сууж явах бол байдаг. Гэхдээ тэр баг хүлэгний шавнар бол яг тухайлж тэр номыг онцгойлон одоо зориулж тэгж одоо номж байгаа шавнар нь бол биш. Тийм ээ. Яг одоо зориулж яаж байгаа шавнар нь бол одоо их хүлэгний шавнар байх ч үгүй юм уу. За тийм жишээ нь тий. Тэгэхээр бол яг одоо энэ цанид мэдвийн чонхор 2 дугаар номын хүрдийг эргүүлэн одоо тэр номж жооход зориулсан шавнар нь бол Симзамба вамбу номбу юм гэж хэлж байгаа. За Симзамба вамун дэ дийн чид үжэвийн дүлжэр дэмбэж. Чонхор дэла мёмби намби шээжэдви жүнцэн ёдтэй гэж.
За чонхордола Мяумби намбис гэж үг байна. Мяумби намби шээж өдвийн жумц. Мяумби намба гэж хэлсэн. Мяумба гэдэг нь бол одоо ил биш гэсэн санаа шүү дээ, тийм ээ? Ил биш гэсэн санаа. Юу дотор одоо ингээр хэлэх юм бол тодорхой биш. Их тийм тодорхой биш. Ийм байдлаар айлтсан. Гэж одоо өгүүлсний учир шалтгаан нь юу юм бэ гэхээр цанид сум арангийн цанижис дөв мадуу гэдгийг бол салвар чэнэ масумбын жумцэнжис дэтршэдвэ гэж. Тэгэхээр 2 дугаар номын хүрдийг эргүүлэн одоо тэр хэсэг одоо бүлэг номыг айлтгахад бол Бурхан багш тэр дотор бол цанид сүм буюу шаваан, ёндов, гүндэг энэ гурвыг бол тийм ээ цанид сүм буюу цанин овооны мебанид, живан овооны мебанид, дон домбон овооны мебанид гэсэн энэ цанид сүм тийм ээ. Энийг бол аль нь арангийн цанижис дууа юм, аль нь арангийн цанижис мадууа юм бэ гэдгийг бол одоо ялгаж салгаж ингэж тодорхой болгож эс зарилгалсан учир шалтгаанаар бол тэр чонхордела Мяумби намба гэж бол номсон юм гэж. Салвар мадан жанс гэж. За хэдий одоо тодорхой хэдийгээр одоо тэрийг одоо ялгааг нь гаргаж ялгаж салгаж тодорхой болгож эс үзүүлсэн боловч шаваанд ёндовны рангийн цанижис дүүр данжаан зовор жана дэмбэр хайлан гуй гэж. За хэдийгээр шаваан ёндов рангийн цанижис дуаин гүндэг рангийн цанижис мадуаин гэж ялгаж салгаж тодорхой айлдаагүй боловч айлцсан номных нь утга нь бол шаваан ёндов рангийн цанижис дуа гэдгийг бол одоо голлон үзүүлж байгаамаа гэж. Голлон үзүүлсэн гэдгийг бол одоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За яагаад гэвэл цанид сум арангийн цанижис мадуур дасанлан домбын цанид медвийн чонхоржи дэндүнжин зовуудан цанид сумлаар ангийн цанижийн дүм мадуур салур домбын лигчээ чонхоржийн данжаан зовооны донжиг юм бэ гэж. Донжиг бичирдэ гэж. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр хэдийгээр Бурхан багш 2 дугаар номын хүрдийг эргүүлэхдээ тэр одоо айлтгахтаа бол цанид сум рангийн цанижис мадува гэж үгэн дээр гуруулангийн тийм ээ. Уул нь бол шаваан ёндов 2 арангийн цанижис дүүа юу гэвэл дүүа гэж одоо Бурхан багш зааж одоо сургасан уу гэвэл сургасан. Гэхдээ үгэн дээрээ бол шаваан ёндов 2-ыг арангийн цанижи мадува гэж үзүүлсэн юм гэж. Айлтгахтаа бол шаваан ёндов энэ бүгд бол рангийн цанижис мадува гэж үгэн дээрээ бол тэгж айлтсан. Гэхдээ утга нь бол шаваан ёндов рангийн цанижис дүүа гэж үзүүлэх нь бол үзүүлсэн, зааж сурах нь бол зааж сургасан гэж. За ингэж одоо тайлбарлаж байгаа. Энэ бол Синзамбын тайлбар л дээ, Бурхан багшийн сургаалыг одоо өөрийнхөө үзэл онолын дагуу бүгдийг тайлбарлах хэрэгтэй. Тэгээд тэр тайлбарлаж байгаа нь энэ шүү дээ, тийм ээ. За тэгэхээр Синзамба бол Бурхан багш бол цанин мэвийн чонхоржийн үед бол цанид сумга арангийн цанижис мадуур дасанла дэм баян гэж. Дасанла гэдэг нь үгэн дээрээ нэр томьёон дээрээ бол арангийн цанижи мадува гэсэн. Хэдий тийм боловч юу гэж байна? Данжаан зов нь бол арангийн цанижис дүүа гэж үзүүлсэн юм гэж. За дасанла дэм бэ. За тэгээд юу гэж байна? Цанид сум рангийн цанижи мадуур дасанла дэм баян гэж тийм. Дасанла дэмбийн цанид мэдвийн чонхоржийн дэндүнжин зов. За тэгэхээр 2 дугаар номын хүрдийг эргүүлсэн тэр одоо бүлэг номын гол утга үзүүлэх гэсэн гол утга цанид сумлаар ангийн цанижис дүм мадуур салвар дэмби тийм ээ. За 3 дугаар номын хүрдийг эргүүлэх үедээ бол яасан бэлээ? 1 дугаар номын хүрдийг эргүүлэхдээ бол 1 дугаар диншийн чонхор дээр бол чой тамжаар ангийн цанижис дүа гэж айлцсан. 2 дугаар номын хүрдийг эргүүлэхдээ чой тамжаар ангийн цанижис мадува гэж дасанла дэм баян. Тэгээд одоо эргэлзэх усууд гарсан тийм. Эхлээд рангийн цанижи дүа, дараа нь рангийн цанижи мадува гэсэн энэ ч одоо болохгүй байж тээ. Яагаад ингэж айлцсан бэ гэдээ асуухаар зэрэг 3 дугаар номын хүрдийг одоо номлосон тийм шаардлага. Тэр шаардлага улмаас. Тэгэхээр 3 дугаар номын хүрдийг эргүүлэхдээ бол 1 дугаар номын хүрд рангийн цанижи дүа гэж айлцсан ч юм бол
юу ах нь Шаван Ямдуу 2 ангийн цаний жис дүүа гэж айлцсан. 3 дахь нь бол Гүндгэр ангийн цаний жи Мадууа, 2 дугаарт нь бол Гүндгэр ангийн цаний жи Мадууа гэж айлцсан юмаа гэж ингэж ялгаж салгаж өгсөн. Энэ 3 дугаар номын хүрдийг эргүү буюу Левүр намбар чивийн чонхор, Лигчэн чонхор гэж. Лигчэн чонхор гэж. Одоо 3 дугаар номын хүрдийн нэр нь бол Лигчэн чонхор. Сайдар ялгасан номын хүрдийг гэж. Сайдар ялгасан номын хүрдийг эргүүлсэн. За тэгэхээр 2 дугаар номын одоо хүрдийг эргүүлэх үед айлцсан тэр Чойд Тамжид Арангийн цанижи Мадууа гэд дасин ладен ба тийм ээ. За тэр одоо цани мэдвийн чонхоржийн Дэндунжийн зовуу буюу одоо тэр өгүүлбэрийн гол утга болоод Левүр намбар чива буюу 3 дугаар номын хүрдийг эргүүлсэн тэр үеийн Дэндунжийн зовуу хоёр бол нэг утгатай байна гэж. Нэг утгатай байна. Нэг утгатай байна. Хэдийгээр 2 дугаар номын хүрдийг эргүүлэхдээ цани цум Арангийн цани Мадууа гэж дасинла Демба боловч дасинла тий үгэн дээрээ хэдий гэж айлцсан боловч жинхэнэ утга нь бол Левүр намбар чивийн чонхортойгоо нэг утгатай юм гэж. Тэгэхээр 2 дугаар одоо номлолын утга тэр 3 дугаар номлолын утга хоёр бол нэг утгатай юм өнгөц харахад бол ингээ өөр юм шиг боловч тэгээ үгэн дээрээ өөр байгаа боловч цаад утга нь бол нэг юм шүү гэж. Энэ бичрдэ ягаад үг гэвэл хорлоо чимааны гомбо жигвар гэж. Хорлоо чимааны гэдэг нь сүүлийн хоёр одоо номлол тийм ээ номын хүрдийг эргүүлсэн тэр сүүлийн хоёр хүрд бол яах нь нэг утгатай таалал болгоол нь бол нэг юм гэж живзүн зонкоба тийм ээ богдлам явсрай жис гэдэг нь түүний одоо хоёр тааллын шав жалцвжи хайдвжи хоёр тийм ээ эцэг хүү гэж бас эцэг хүү гэдэг нь бол одоо тэр богдлам болоо богдламын одоо хоёр шав гэж бол хэлдэг шүү дээ тийм ээ. За эдгээр бол бүгд одоо яах нь сайтар номон сон гэж. Тэгэхээр хорлоо чимааны буюу 2 3 дугаарх одоо номлолын утга бол нэг юм гэж богдлам болоод түүний шавнар бол бүгд номсон байна гэж. За ингэж тайлбарласан байна. За доцсон сүмбийн дон ян шадду ёддэ гэж доцсон сүмба. За одоо 3 дугаарх одоо тэр судрын одоо хэсгийн утгыг үзүүлъя гэж тий. Жумдаан дэжин овооны мачаваны жава мачава гагва мачава сумана шивара шингээ юусу нянганлан дайва нидла замна тэгва тамжидла яндагур шуга намла Левүр намбар чивадан дэмба онцор мадуужун чөжө хорлоо сүмбагордэ гэд гарсан шүү дээ. Дини лана мачава гав мачава эвидон за дүнши насу журва малагсоо гэд гарсан шүү дээ тийм ээ. За энэ одоо утга за энэ өчтөрийн хичээл дээр тэр судрын нүдээр бид нар бүгд харсан шүү дээ тийм ээ. За тэр хэсгээ харахгүй юу. За тэр 3 дугаар хэсгийн одоо утга бол Чойн намжин овооны шээс өгжээс гэж байна. Чойн намжин овооны шээс өгжээс. За Чойн намжин овооны мөн чанар гэдэг хэмээх тэргүүтнэр бол хорлоо тамаан жожоог үзүүлсэн юм гэж. Хорлоо тамаа буюу сүүлийн одоо номлолын номын хүрдийн өгүүлбэртгүүнийг бол үзүүлж байгаа гэж. Жожоог нь үзүүлж байгаа. Тэгват жожоо буюу сабжект те тэр самайтай. За тэгва тамжидлаа яндагур шуга гэдгээр нь бол дийн дүлжаа тэгва тамжидлаа гэсэн те бүх хүлгэнд үнэн хээр оршсон гэдэг нь бол хэмээх тэргүүтнэр 3 дугаар номын хүрдийн шавнарыг үзүүлсэн юм гэж. Чидүжэвийн дүлжааг. Левүр намбар чива шэсөгжис дийн чива гэм байж. За энэ Левүр намбар чива буюу сайдар ялгасан хэмээх тэргүүтнэр тэрний ялгалыг үзүүлсэн гэж байгаа үст те. Энэ чива гэдэг үг энэ дээр бас багш нар жоохон яадаг шүү. Энэ олон хэвлэлдээр ингээд энэ паятаче байгаа. Паятача чандумбуче. Энэ бол энэ биш байхаа гэдэг. Энэ Левүр намбар чева гэд хэмээх тэргүүтэн гिचээд түүний араас чева гэж ахиж орж ирэхгүй байхаа. Энэ нөгөө хоёр гэдстэй чандумбуче байх. Тун магадгүй шүү гэж энэ хэвлэлийн алдаа байж магадгүй гэж багш нар айлддаг байсан шүү. Левүр намбар. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр Левүр намбар чева буюу сайтар ялгасан хэмээх тэргүүтнэр түүний эрдмийг те чева шийдэн дэмба энэ төр гэж амрын дээр гардаг шүү дээ те. Тэр хоёр гэдстэй чандумбучегээр. Тэр эрдмийн бол үзүүлж байгаамаа гэж Левүр намбар чева. Тэгэхээр хорлоо сүмба
буюу 3 дугаар номын хүрд нь бол тэгва тамжидлаа яндагур шүгийн дүлжаануудад лэгвэр намбар чева юм а гэж сайтар ялгасан. Тэгэхээр тэр нь бол энэ 3 дугаар номын хүрдийг эргүүлсэний одоо гол эрдэм тийм ээ юм а гэсэн маягтай. За гэхдээ магадгүй л гэж хэлээ тийм ягч тус. Тийм байдаг шүү ч гээгүй тийм. Зүгээр ингээд логикоор бодохоор тийм байх болов гэсэн тэгж бас айлтжсэн санагдчих шүү. За чева. Тэгва тамжидлаа яндагур шүг гэсэн тийм ээ. За бүх одоо хөлгөнд үнэнхээр оршсон хэмээх тэргүүтнэр бол хорлоо тамийн чид үжэвийн дүлжаа жидав шиг динж анаас цаашаа өдөр 3 дугаар номын эцсийн одоо номлолын шавнар нь ямар байсан бэ гэхээр дэни ди индэ гэж энэ дэни ди индэ тэгва шиваны жожид дайн тэгва дэ гэж. За өчтөр би бас хэлжсэн те тэгва гэдэг нь бол жожид дайн тэгва юм аа гэж. Жожид дайн тэгва. Тэ хорлоо дамбууны энэ лаас гэж. Хорлоо дамбууны тэгва гэдэг нь бол одоо тэр айлцсан тэр сургаалыг хэлж байгаа маа гэж. Айлцсан сургаал тэр өмнөх хоёр одоо номын хүрдний одоо тэр сургаал. Гэхдээ бол тэр бүр дайн тэгва буюу одоо тэр үгэн дээрээ гэх юм уу да тий. Үгэн дээрээ яг юу гэж айлцсан тэрийг хэлж байгаа гол нь. Цаад утга нь биш. Үгэн дээрээ өнгөн дээрээ одоо тэгээд яг юу гэж айлцсан байна. Тэрийг одоо анхаарад тэрэн дээр одоо тэгж харж байгаа. Тэр шавнар бол яах вэ гэхээр 3 дугаар номын хүрдний одоо сонсогч тэр одоо бурхан багшийн тэр 3 дугаар номын хүрдийг эргүүлж номлох одоо шаардлагатай болсон шавнар байгаа шүү дээ сонсож байгаа. Чид үжэвийн дүлжээ. Тэр нөхдүүд бол 1-р номын хүрд 2-р номын хүрдний одоо жинхэнэ одоо дотоод утгыг нь бол ойлгоогүй. Тэрний одоо үгэн дээрээ юу гэж айлцсан, өнгөн дээрээ ямар байгаа тэрийг нь одоо ингээ хараад тэгээд одоо ийм эргэлзээ төрцсөн ийм шавнарыг хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэгва гэдэг нь бол тэр тэгва тамжидлаа яндагур шүга гэдгийн тэгва нь бол тэр өмнөх хоёр одоо номлолын бол тэр жожид дайн тэгваг нь хэлж байгаа маа гэж. Да гэж. Тэр нэр томьёо. Тэгээ одоо үгэн дээрээ юу гэж хэлснийг л хэлж байгаа гэсэн маягтай. Жожид дайн тэгва те хорлоо дамбууны энэ лаас гэж. Тэгэхээр тэр тамжид гэдэг чинь бүгд гэсэн санаач те тэгва тамжид гэдэг байгаа үстэй. Бүх хөлгөнд гэж. Бүх хөлгөн гэдэг нь өмнөх хоёрыг хэлж байгаа. Тэгэхээр тэр нь бол одоо энэ дээр тодорхой гарч байна те. Хорлоо дамбууны юм аа гэж. За дэнила тамжид манцгийн сүншин гэж. За бүгд гэж хэлж байгаа нь бол тэр хоёрыг хэлж байгаа те. Тэр хоёрт бол тэр хоёр гэдэг нь бол хорлоо дамбуу, хорлоо барва хоёрт бүгд химээх одоо олон тоон дээр бол зарлигласан байна гэж. Олон тоон дээр. За яндаг ур шүгва гэж байгаа нь бол юу гэсэн үг? Тэгва тамжидлаа яндаг ур шүгва гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ яндаг ур шүгва химээх нь бол энэ судрын үг шүү дээ. Сударласан. Тэгэхээр яндаг ур шүгва химээх нь бол дэнижин жожала догва яндаг ур шүгва хэлж байгаа маа гэж. Догва яндаг ур шүгва. Дэнижин жожала гэдэг нь хорлоо дамбуу, хорлоо барвагийн одоо гол одоо тэр утга subject жожо өгүүлэх түүнд нь бол одоо ийм эргэлзээ төрцөн тийм эргэлзэж байгаа ийм байдлыг хэлж байгаа маа гэж. Дэнижин жожола догва яндагур шүгва тийм хорлоо дамбууд чой тамжид рангийн санижис дөв нямду дембатан гэж. За ягаад эргэлзэж байгаа юм бэ гэхээр хорлоо дамбуу буюу анх дугаар номын хүрдийг эргүүлсэн. За тэр анх дугаар номын хүрдний тэр номлол сургаалд бол одоо диншин чонхор шүү дээ пагви дембаши айлцсан. Дэний дуул пагви демба оо гэдгээс ахуулаа тийм ээ. Хорлоо дамбууд бол чой тамжид рангийн санижис дөв гэдгийг бол үзүүлсэн юм а гэж. Дөв нямду демба гэж. Чой тамжид рангийн санижис дөв гэж үзүүлсэн. Хорлоо дамбууд. За хорлоо барваад болохоор зэрэг чой тамжид рангийн санижис мадубар дасинла сумбаян гэж. Хорлоо барваад бол тийм ээ овоны мачева, жива мачева, гагва мачева, сомана шива раншингийн юмсун янгалан дайва гих тэргүүтэн одоо чой тамжид бол арангийн санижи мадуба гэж өнгөн дээр нь бол тэгж зарлилсан юм а гэж.
дасинла гэдэг үг нь бол заавал орох ёстой үг шүү. Энэ Сэмзэмбийн ёсонд Бурхан багшийн сургаалыг тайлбарлахдаа хорлоо барва буюу 2 дугаар номын хүрдийг эргүүлэх үед айлтсан тэр номнуудад бол дасинла гэдэг үгийг бол Сэмзэмбийн ёсныхан бол заавал хэлнэ. Яагаад гэвэл үнэн чанартаа Арангийн цанижис Мадува биш боловч үгэн дээрээ Арангийн цанижис Мадува гэж айлцсан гэдэг тодтогч өгөхийн тулд Арангийн цанижис Мадува дасинла сумба гэж. Хэрвээ ингэхгүй энэ үгэн дээрээ тэгж хэлсэн гэхгүй үнэхээр Бурхан багш Арангийн цанижис Мадува гэдээ үзүүлсэн гэх юм бол Сэмзэмбийн өөрийнх нь одоо гол дүмта үзэл онолтой нь бол таарахгүй болоод эхэлнэ шүү дээ, тийм ээ. Тэгээ Сэмзэмбийн хувьд бол тийм аюул байгаа учраас Арангийн цанижис Мадувар дасинла сумба гаян нямдууд гэж. За тэгэхээр хорлоо баруун тэр хорлоо тамаа дүлжээ бол эхний хоёр номлолд бол ингээд эргэлзээ тэнгэлзээ төрсөн. Тэр нь бол хорлоо дамбуу чой тамжид Арангийн цанижийн дүв гэж айлцсан. Барваад чой тамжи Арангийн цанижис Мадува гэж одоо үгэн дээр айлцсан. Энэ одоо ямар учиртай юм болоо гэдэг ийм одоо эргэлзээ сэжиг одоо ингэж төрөөд тийм ээ догоо шүгвийг догоо шүгүүлсэн одоо ийм сэжиг атгах одоо төрж эргэлзэх тэнгэлсэн ийм Сэмзэмба вандул гэж Сэмзэмба вандул юм а гэж. Тэгэхээр хорлоо тамаан чид үжэвийн түлжээ бол Сэмзэмба вандул байх нь шүү дээ. Сэмзэмба вандул. Хорлоо баруун чид үжэвийн түлжээ бол юу байлаа? Сэмзэмба ванун байсан. Яагаад гэвэл 3 дугаар номын хүрдний тэр одоо аль нь Арангийн цанижис Мадувын аль нь Арангийн цанижис Дувайн гэдэг ялгуулж өөр номоор тайлбарлуулах шаардлагагүйгээр шууд ойлгож байгаа шавнар учраас Сэмзэмба ванун байсан тийм ээ. За гаян нямдуу догоо шүгвийн Сэмзэмба вандул шиг доодын чид үжэвийн түлжээ гэж тийм ээ. Доодын гэдэг нь бол энэ хорлоо тамаг хэлж байгаа тийм. Чид үжэвийн түлжэр марави чирдэс гэж. Марави чирдэ гар дөдөлө галбунгийн дэва галваде бон илээ дөдөг дүвэ дон шуа нам шатвала лигур тон он ичроо гэж тийм ээ. За тэгэхээр 3 дугаар номын хүрдийг эргүүлэхэд одоо чид үжэвийн түлжээ нь бол Сэмзэмба вандул өмнөх хоёр одоо номлолд бол эргэлзээ тэнгэлзээ төрсөн ийм шавнар байх ийм шав байна гэдэг нь бол өмнө үзүүлсэн. За тэр сударт бол одоо харшлыг төвчих асуулт гэж те та одоо яагаад ингэж урд нь Арангийн цанижис Дува гэж айлдаа дараа нь Арангийн цанижис Мадува гэж хэлсэн ингээд яагаад ингэж айлдсан бэ гэж асууж байгаа асуулт гарсан тийм ээ. Өмнө гарсан шүү дээ. За энэ бол 1-р савжид нь шүү дээ. За мөн 2-р савжид болсон галваде бон илэн дараа нь Бурхан багш бол би ингэж ийм бодоод бол ингэж одоо айлдсан юм а. Ийм учраас ингэж айлдсан юм а гэд тэр харшлах одоо тэр шалтгаан харшлыг одоо арилгах тэр хариултыг өгсөн. Энэ нэг хэсэг гарсан. За тэгээд дөдөг дүвэ дон шуа гэж сүлд гарсан тийм ээ. За энэ одоо номлолнуудаас бол одоо тэр шавнар хорлоо тамаагийн шав ямар байх нь бол эндээс бол харагданаа ойлгогдож гинэ гэж хэлж байна тийм ээ. Дөдөг дүвэ дон шуа намда шатвала лигур тон он ичроо гэж. Лигур тон он ичроо. За цааш нь дэдэр жана лигшид нямбууд гэж байна. За тэр мэт болвоос дангай лигшид нямбууд богд ламын зохиосон лигшид нямууд тийм ээ. Ама нини тэгва сосова янла гэж. Ама нини урд хоёр нь болвол тэгва сосова мөн гэж. За энэ юу гэсэн үг вэ? Ама урдах одоо номын хүрд тийм ээ. Урд нь бол хоёрынтой одоо номын хүрдийг эргүүлсэн байгаа тийм. Номон сургаал номын хоёр одоо хэсгээр бол ингээд номонсон байгаа. Тэрний шавийг хэлж байгаа. Ама дүлжээ нини гэсэн санаа. Дүлжээ. Урдын одоо тэр хоёрынтой одоо хүрд эргүүлж одоо тэр номонсон тэрний одоо хоёр шав нь бол тэгва сосова буюу тэр өөрийнхөө одоо номын хүрдийг эргүүлсэн тэр сургаалыг сонсох шавнар нь бол тус тусдаа юм а гэж. Тус тусдаа буюу одоо дэнши чонхрыг зориулан айлцсан шавнар бол дэнши чонхроо сонсоод тэрүүгээрээ тэр номлолынхаа утгыг ойлгоод ингээд одоо тарва товлох
дээшээ ингээд газар мөрийн эрдэнүүдээ сайжраад ингээд даажинбаа болох. Хоёрдугаар номын хүрдийг одоо зориулан альцсан тэр Чидүжавийн түлжээ нь бол зөвхөн тэр номлолоо сонсоод л тийм ээ тэгэл одоо дээшлээд ингээд сайжраад явах. Өөр бусд юмд ингээд харгалзах шаардлагагүйгээр гэсэн санаа. Тэгэхээр амаа нийний гэдэг нь урдийн одоо тэр хоёр тэр шав нугууд болвол тэгва сосоо юм аа гэж. Өөрийнхөө хөлөнд тус тустай юм аа гэж. Дини нягаан мандуу жаваа гэж. Энэ нь болвол гэж. Энэ нь тэр гээгүй энэ гэж байгаа тийм ээ. Одоо байгаа энэ нөхдүүд гэсэн шиг л одоо тийм. Энэ нь бол хоёулангийнх нь эрхэнд юм аа гэж. Хоёулангийнх нь эрхэнд байгаамаа гэж. Химэн сүмба мамбушигла догоо чадварж өрөө гэж. За химэн одоо зарилгалсан энэ лэгшид Нямбугийн энэ үгийг бол одоо үзээд олон одоо улсууд бол эргэлзээ тэнэлзээ бол төртгөө гэж. Мамбушигла догоо чадварж өрөө гэж тийм догоо чадварж өрөө. За энэний шэсүмба мамбушигла догоо чадварж өрөө гэж. За тэгэхээр энэ гэж хэлж байгаа шүү дээ тийм энэ гэдэг нь бол одоо энэ 3 дугаар номын хүрдийг одоо зориулан айлцсан тэр Чидүжавийн түлжээ тухайлан айлцах шаардлагатай болсон тэр шавнар нь бол хоёулангийнх нь эрхэнд юм аа гэж. Тэгээ хоёулангийнх нь гэдэг нь 1-р номын хүрд 2-р номын хүрдийг эргүүлсэн тэрнийг сонсоод одоо яах нь ингээд ойлгохгүй болоод тэгээд одоо 3-р номын хүрд дээр тэр хоёрын утгыг тайлбарлуулж ойлгох ийм шаардлагатай учраас хоёулангийнх нь эрхэнд гэдэг ийм үгийг хэлж байгаа тийм. За оноо тэгвээс Дини лана мачива шэсү нийцэг мовын цанширж үеийн лигчэн чонхор жид авуу шинаа гэж. За тэгэхээр энэ Дини гэж альцсан байна шүү дээ. Дини лана мачива гэдэг. Тэр өмнөх одоо энэ Динийг хэлж байгаа юм биш шүү дээ. Энэ Дини энэ лигшид Нямбуудуга Дини гэдгийг энэ тайлбарлаад байгаа юм биш. Дээр гарсан додой гондол дээр Дини лана мачива гэд гарсан шүү дээ тийм ээ. За тэр сүүлийн доцсон сүмба буюу 3 дахь одоо хэсгийн тэр судрын хэсгийн нөгөө лана мачива гэдэг ингээд янз янзаар хэлгээд байгаа шүү дээ тийм. Тэгээ 3 дугаар хэсгийн доцсон сүмба дээр бол лана мачива гэж байгаа. Гэхдээ Дини гэсэн үг байна. Энэ нь гэсэн маягтай ийм үг. Тэгэхээр энэ нь гэж ийм ойрын үгийг тийм ойрын үг. Энэ гэвэл ойрхон байгаа юмыг энэ гэдэг тийм. Тэр гэвэл хол байгаа юмыг хэлдэг. Тэгэхээр энэ гэж тийм ойрын үгийг өгүүлэх одоо тэр хэлэгдэж байгаа. Тэр энэ гэж хэлэгдэж байгаа тэр левүр намбарчивын чонхор буюу тэр 3 дугаар одоо номын хүрд энэ бол ямар мэт юм бэ химээвээс амаа хажиг за урдын одоо хажигуд бол юу гэсэн гэхээр додой гондолла чадва гомба маян дээ гэж. Додой гондолла чадва гомба маян дээ доо дээр са жуин ванчукгийн жанчу семба жуус домбала дева мендава рере шиви тэлэн шэнам дийн цаншир гавсу мабабичэр гэж. За амаа хажиг бол тэ дондоо гондола чадва гомбо. За тэгэхээр Дини гэдэг энэ лана мачива гэж ойрын нэцэг хэлсэн тийм ээ одоо энэ гэж юм ойрын үг хэлсэн. За энэ нь бол юу хэлж байгаа юм бэ гэхээр 3 дугаар номын хүрдийг хэлж байгаа маа. За тэр 3 дугаар номын хүрдийн одоо буюу тэр одоо 3 заавал гэж. Тэр 3 дахь хэсэг дээр одоо тэр эхлээд динши чонхор гэдэг чинь 4 үнэ айлцсан. За цанин мэвийн чонхор гэдэг чинь хосон чанарын тухай айлцсан. За тэр тухайн айлцсан олон одоо судрууд янз янз өөр нэртэйгээр одоо ингэ байж байгаа. Тэгэхээр левүр намбарчивын чонхор буюу сайтар ялгсан номын хүрд гэдэг байгаа чи яг ямар ном номлосон юм бэ гэсэн санаа авахгүй. Асуулт бол левүр намбарчивын чонхор гэдэг дээр чи яг ямар судраа айлтцсан юм бэ гэхээр урдын хажууд бол юу нэ додой гондол буюу одоо энэ яриад байгаа 10 бүлэгтэй ном байгаа гэж ярьсан шүү дээ. Энэ додой гондол чинь левүр намбарчивын чонхор
Буюу одоо энэ 3 дугаар номын хүрдэнд айлцсан гол ном чинь додой гонил юм аа. Додой гонил чинь одоо энэ 3 дугаар лэгүр намбар чивийн чонхор юм аа гэж бодож байгаа нь бол буруу юм аа гэж хэлж байгаа. Одоо тэгж л хэлдэг. Додой гонилоо чадва гомба маян дээ гэж. Маян дээ. Доо дэр за ягаад биш юм бэ гэхээр энэ номонд бол тийм ээ додой гонил гэдэг номонд бол 10 дугаар газрын 10 бод садва бээр бурхан багшд харилцан адилгүй асуултуудыг бол нэжгээдийг бол айлтгсан. Түүний хариуд нь бол бурхан багш бас одоо өөр ийм хариултуудыг бол болгоосон. Тэгэхээр тэр бүгдээрээ энэ тэр 10 бод садвагийн 10 өөр асуулт асуугаад тэр бүхэнд нь таарсан харилцан адилгүй өөр одоо хариултаар ингээд бурхан багш сургаалаа айлцсан асуулт хариулт маягаар тийм ээ. Тэгэхээр тэр бол энэ лэгүр намбар чивийн чонхрын цанши гэж бол тавьж болохгүй маа гэж хэлж байгаа. Дийн цаншир гавсуу мабаб ичэр гэж. Аранлүг нийс. За тэгэхээр лэгүр намбар чивийн чонхор тэгвэл ямар сургаал юм бэ гэхээр аранлаг бол дондом яндаг пагжийн ливүнэ жумын гэж юм те. Тэгэхээр за тэгвэл одоо таныхаар банчин сонон давгад лама таныхаар одоо лэгүр намбар чивийн чонхор чинь ямар одоо ном сургаал байгаа юм бэ гэхээр дондом яндаг пагва гэдэг Анчун Симбагийн тэр асуулт хариултын бүлэг байгаа. Нэг өсөндөө 7 дугаар бүлгийг хэлж байгаа. 10 бүлэгтэй додой гонил гэдэг номны 7 дугаар бүлэгт гарч байгаа. Дондом яндаг паг нэ чон намжин овооны мэба намба сумбу дэдадэ цанин овооны мэбаныдан живан овооны мэбаныдан дондомон овооны мэбаныдан гоне чон намжин овооны мэба о шэдэнто за шэвийн хэмээсэн додойло галбангийн дэлэнжийн доо ди нийцэг мовын доён цаншир сунгарж аваа юм гэж айлж. За одоо манай их чанд бол ингэж үзэж байна тийм ээ. Додойло галбангийн дэлэнжийн доо Тэва Тэлэнгийн доо гэж байна шүү дээ тийм ээ. Додой галбангийн Тэва Тэлэнгийн асуулт асуугаад одоо асуултын хариулж одоо айлтсан тэр судар болвол энэ гэж хэлэгдэх тэр ойрын өгүүлэх тэр судрын одоо тэр цанши нь болвол энэ Тэлэнжийн доо юм аа гэж. Тэлэнжийн доо. Саяны дондом яндаг багийн чой намжин овооны намаас өмгөдө дадэ гэж гарч байгаа. За энэ бол тэр доён цаншин юм аа. Сүмэрж аваа. Эндэ доо дэ цанид сүмлаар ангин цанижийн дүү мадуу чэнэ салвар дамбын хорлоо тамаан доцог юм бэ ч гэж. За энэ судар бол энэ гурван бэлэг чанарыг тийм ээ өөрийн бэлэг чанараараа бүтсэн бүтээгүү гэдгийг одоо ялгамжааг нь гаргаж ялгаж тодруулан одоо үзүүлсэн тодорхой болгож үзүүлсэн сүүлийн одоо тэр хүрдний одоо судрын үг юм аа гэж тоцог юм бэ ч. Дедарна дивийн лүгжийн гэж. За тийм болохоор энэний ёсны гэж. Энэний ёсны дивийн лүг гэсэн бол дивийн лүгжийн энэний ёсны гэдэг нь энэ хэний ёсыг хэлээд байгаа юм гэхээр одоо энэ Симзамбагаа хэлж байгаа. Симзамба одоо бид нар Симзамбын ёсыг ярьж байгаа. Тэгэхээр Дэва ди гэдэг нь энэ гэдэг нь бол Симзамбагаа л хэлж байгаа. Тэгэхээр энэ Симзамбын ёсны дангежийн доён овоян шагдуу ёдтэй гэж. За одоо л нэг юм юуг нь тавих гэж штэ тий. Дандан эндингийнхаа юуг мөн чанарыг одоо тодорхойлолтыг хэлэх гэж байна. За тэгэхээр дээр өгүүлсэн энэ юмнуудаас ингээ харахаар Симзамбын ёсны дандан эндэн гэдэг чинь ямар юм байх юм бэ гэхээр за одоо энэ цанд нь шүү. Даажишэндүү хайланду рүн эндо эндэнжин доодан гэж. Эндэнжин доо. Даажишэндүү хайланду рүна гэдэг нь яг үхчлэн хүлээн зөвшөөрч болох тийм судар бол эндэнжин доо гэж хэлнэ гэж. Үхчлэн хүлээн зөвшөөрч болох. За даажишэндүү хайланду мэрүн эндон бол данданжин доо юм аа гэж. За Симзамбын ёсонд бол дандан эндэн гэдгийг бол ингэж л одоо ялгах юм. Үгчлэн яг одоо үгэн дээр нэр томьёоных нь дагуу
хүлээн зөвшөөрч болох судар болохгүй судар гэдэг. Болохыг нь бол эндинжин доо. Эндинжин доо. Эндон гэдэг нь эдинжин доо гэдэг нь бол одоо баттай ийм утга. Баттай утга гэсэн санаа шүү дээ, тэ. Баттай. Энэ утга нь бол яг л энэ юм аа гэсэн. Данданжин доо гэдэг нь болохоор зэрэг өөр тэр үзүүлж байгаа номын утгыг өөр утганд одоо тайлбарлаж өөр утга татаж авчирч үзүүлэх ийм шаардлагатай ном л гэсэн санаа шүү дээ, тий. Эндүн дандан. Эндүн гэдэг нь бол баттай. Тэгэхээр тэр нь бол дааж ишин дүү хайлан дүү рүүма байх юм бол тэр бурхан багшийн айлцсан зарим сургаал нь бол үг үсгчлэн хүлээн зөвшөөрөхөд бол зөв. Тэ утга нь бол баттай. Яг тэр дагууга. Ийм номыг нь бол эндинжин доо гэж. Зарим нь бол нэр томьёоныхын дагуу яг тэр айлцсныхын дагуу хүлээн зөвшөөрөх боломжгүй утгыг өөрөөр тайлбарлах шаардлагатайг данданжин доо гэж. За ингэж тодорхойлсон байна те. Энэ бол данданжин дооны мөн чанар гэж бол танаа гэж. Гар шадвис догн үе гэж. За тэгэхээр дээр одоо өмнө тэр номлосон тэдгээрээс бол энэ одоо утгыг бол таньж чаднаа гэж. Мэдэж чаднаа гэж те. За тэгэхээр ер нь бол эн чинь бол тэр Симзамба хамгийн гол нь тэр юун дээр гарлаа шүү дээ, тийм ээ. Хорлоо барвын чид үжээвэ дүлжээ бол Симзамба ванун юм аа. Симзамба ванун болвол рангийн санижис дүү мадуу гэдгийг бол додой гондол тэргүүтээ өөр номоор бол тайлбарлуулах шаардлагагүйгээр энэ төргээд ер нь тэр энэ санаа руугаа ингээд бол яхахгүй явсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр гих мэтлэн тэгээд тэр сая лэгшидний буугийн үг бол одоо юу гэлээ? Аманини тэгва сосоваийн дини няган вандууж яваа юм гэсэн. За тэгэхээр бид нар бол одоо дараа нь энэ дангийн лэгшний буу уншина. Тэгэхээр энэ үгнүүд энэ бол гарах бах. Тэгэхээр илүү тодорхой болох баха. За тэгэхээр юу гэж урд одоо номлосон тэр сургаал одоо тэр утгаар бол энэ данданжин доо гэдэг нь бол дааж ишин дүү хайлан дөрвөн доо. Эндинжин доо гэдэг нь дааж ишин дүү хайлан дөрвөн доо. Данданжин доо гэдэг нь дааж ишин дүү хайлан дүү мэрүүн доо байх хэрэгтэй байна гэдэг нь бол урдгаас урд номлосноос бол одоос ойлгоход бол болцоотой байна гэж. За ингэж хэлсэн байна. За энэ хүрээд бол Симзамбийн ёсонд дандан эндэн гэдгийг бол яаж үздэг вэ гэдгийг бол тайлбарлаад дүүрч байгаа. Барчин жидөнгийн хувьд. Барчин жидөнгийн хувьд бол ингэ. За одоо хоёрдугаарх умавын лүглаа ни өдөө гэж. За умавын буюу төв үзлийн одоо ёсонд дандан эндэн гэдэг нь ямар байх юм бэ гэдгийг бол үзүүлэх гэж байгаа. За умаар анжидвийн ёсонд, за умаа танжирын ёсонд гэдэг ингээд задраад за умаар анжидвийн ёсонд дандан эндэн гэдэг нь юу юм? Умаа танжирын ёсонд одоо дандан эндэн гэдэг нь ямар байх юм бэ гэдгийг ингээд гарах юм эндээс уулна. За тэгэхээр одоо бид нэр шууд үргэлжлүүлээд одоо төв үзлийн ёсонд дандан эндэн гэдгийг бол ярихгүй. Одоо бид нар юугаа унших вэ гэхээр цаг гайгүй үстэй арай болгоо тий. Тэгэхээр бид нар одоо энэ саяны уншаад дүүрснийхаа дагуу парчин таажид дотор Симзамбийн ёсыг одоо ямар одоо зобоо гаргасан байна. Саяны одоо бидний үзээд өнгөрсөн Симзамбийн ёсны одоо тэр жидунгийн дагуу ямар зобоо байна, ямар асуулт хариулт байна гэдгийг бол харъя тийм ээ. За Шива гэж байна. За өмнөх одоо энэ дээр зогссон шүү дээ бид нар тийм ээ. Чонхор яриа зогссон шүү дээ тийм. Гогдон догвын чонхор энэ шина дэвэж мэтэ тэ догвын яндон маян бичэрдэ тэ бавын яндын имбэчэр гэдэг. За ингээд зогсон. За одоо Симзамби лүгжингийн дангаа жицүл гэж байна тийм ээ. За Шива лүнгийн чонхор жаврагдуу шадвала ни гэж. За чонхор дотор хоёр байгаа тийм ээ. Лүнгийн чонхор, догвын чонхор. Лүнгийн чонхор, догвын чонхор. За лүнгийн чонхор дотор одоо энэ дангаа гэдэг юм яригдах гэдэг. За лүнгийн чонхорыг дотор ярихад бол номноход хоёр хэсгээс ярина. Додой гондол сүмбийн цүл шадваадан сүнжи ванчиг жалуу шүүвийн доолоо жум цүл шадваа оо гэж. За додой гондолоос одоо зарлигалсан
Лүнгийн чонхрын ёсыг номнох сүнгийн ванжиг жалбуугийн айлтгсан судраас бас одоо гарсан ийм ёс гэж ийм хоёр ёс байгаа. За дамбуула нэ гэж. За додоо гондол жумын цүл шатвала нэ гэж. За сэмзамбын лүгдэн умаавын лүг гэж. Дамбууны гэдэг нь сэмзамбын ёс. За хажиг. За одоо нөгөө хажиг чинь зүгээр ойлгохгүй шүү дээ тийм ээ. Асуулт асууна. Хажиг. Дэншин ойдон данжаан зоврж ийнэ дөмбийн доо гэж. Дэнши гэдэг нь Дембаши. Пагвин Дембаши тийм. Агдугаар номын хүрдийг эргүүлэх үед одоо альцсан жожон зов, Дэнжаан зов нь бол Дэнши. За тэгэхээр тэрнийхэн дагуу Дэнши ойдон данжаан зоврж ийнэ дөмбийн доо гэж. Ойсуу Демба гэдэг нь бодтойгоор үзүүлсэн. Шууд үзүүлж байгаа. Тэгтээ бол тэрийг данжаан зоврж ийнэ гэж. Одоо тэр үзүүлж байгаа одоо Дэнжааг одоо юу гэх юм үзүүлэгдэх хүн гэх юм. Бүр одоо юм одоо. За тэр данжаан зоврж байна. Голлон үзүүлсэн энэ одоо судар болвол юу гэж байна? Дамбуу Дэнши чонхорчин цандаа гэж. Тийм ээ. Агдугаар зарлиг болсон одоо дөрвөн үнний тэр номын хүрдийн цанд нь юмаа гэж тодорхойлтно. Дэнши чонхорчин цанд гэж. Дэнши чонхрын цанд. Дэнши чонхрын цандыг бол хажиг юу гэж. Дэнши ойдон данжаан зоврж ийнэ дөмбийн доо ахал юм болвол тэр Дэнши чонхор л гэж хэлдэг байна. Дамбуу Дэнши чонхор юмаа гэж. Дөрвөн үннийг одоо тэр голлон үзүүлж байгаа. Бодтойгоор шууд гололж ингэж үзүүлж байгаа судрал байх юм бол тэр Дэнши чонхор юмаа гэж үзэж байна тийм ээ. Хажиг бол. За дараа нь Донид Прамо ойдон данжаан зоврж ийнэ дөмбийн доо барва цанид мэдвийн чонхорчин цандаа гэж тавьчихна. За хоосон чанарыг Донид Прамо за Рагба Прамо гэж дотор нь ялгах гэдэг тийм ээ. Тэр маш их нарийн одоо тэр хоосон чанарыг одоо голлон үзүүлж байгаа ийм судар байх юм бол тэрийг барва буюу дунд одоо зарлиг цанид мэдвийн чонхор гэж хэлнэ гэж. За энэ бол цанид мэдвийн чонхор гэж. За хоёрдугаар номын хүрдийг бол цанид мэдвийн чонхор гэдэг байна шүү дээ тийм ээ. За энэр тэмээ нь бол энэ дээр харагдаж байна. За гурав дахь нь болохоор сүнзэн Недон буюу Сүнва Зимба гэж. Сүнва Зимба. Сүнва гэдэг нь бол юу хэлж байгаа гэхээр гадна талын энэ орон, гадна талын юл тийм ээ. Энэ объект юмыг хэлж байгаа. За түүнийг одоо бид нар чинь ингээ хараад оюун ухаанаараа ингээ түүнийг барьж байгаа тийм ээ. За тэгэхээр Сүнва Зимба 2 гэж. Гадна талын одоо тэр объект болоод дотоод одоо тэр түүнийг одоо барьж байгаа тэр шив оюун ухаан 2 бол Недон тэр 2 бол Сүнзэн Недон гэж те. Сүнзэн Недон. За энэ Сүнзэн Недон бол одоо дараа нь ингээд одоо бид нар энэ тайлбарланаа. Тэгэхээр илүү тодорхой байна. Одоо энэ Сүнзэн Недон гэдгийг зүгээр юу гэж ойлгох вэ гэхээр Сэмзэмбийн ёсны хоосон чанарыг ингэж тавьдаг. Сэмзэмбийн ёсны хоосон чанарыг Сүнвадан Зэмба нэг донва гэж. Тийм ээ. Ягд үхээр Сэмзамба гэдэг чинь сэтгэл төдий л гэж үздэг. Бүх юмс бол сэтгэл төдий. Сэтгэлээс шалтгаалж байж байгаа. Гадна талын утга бол байхгүй гэж үздэг ийм одоо дүмтаатай шүү дээ тийм ээ. Тэгэхээр гадна талын зүйл энэ дотор барьж байгаа шив 2 бол одоо тэр хоёрын одоо харилцан хамаарлалыг дээрээс үндэслэж тэр хоосон чанарыг тавьж байгаа. Тэр Сүнзэн Недон гэж. За тэгэхээр Сүнвадан Зэмба нэг донва болсон хоосон чанарыг үзүүлж байгаа. Тэр бол ойдон данжаан зоврж ийнэ дөмбийн доо бол яг нь тамаа ливер намбар чивэн чонхорчин цандаа гэж тавьж байна. За тэгэхээр хажиг бол одоо чонхор сүмийн гурвуулангийнх нь цандыг тавьж шүү дээ. Дэншин ойдон данжаан зоврж ийнэ дөмбийн доо дамбуу Дэнши чонхорчин цанд гэж. Донид Прамон ойдон данжаан зоврж ийнэ дөмбийн доо бол барва цани мэвийн чонхорчин цандаа гэж. Сүнзэн Недон ойдон данжаан зоврж ийнэ дөмбийн доо бол тамаа ливер намбар чивэн чонхорчин цандаа гэж. За ингэж тавьчих. За ингэж тавьсан чинь аранлаг юу гэж байна? Цанид дамбуудаа мэтэ бартаа л гэж. За таны тавьсан тэр нэгдүгээр цанид буюу Дэнши чонхорчин цандыг тавьсан чинь болвол таарахгүй байна гэж. Буруу байна гэж. Алдаатай байна гэж. За яагаад үг гэсэн чинь
Пагуй Демба Шэдэгийн Намба хэмээн тийм ээ шажаа зайвын Намба шивэн шажаа зайвын доо дэ дэншин ойдон данжин зоврож байна дэмбийн доо юм бэ ч гэж. Пагуй Демба Шэдэгийн Намба хэмээн айлцсан шажаан зайвын доо дэ дэншин ойдон данжин зоврож байна дэмбийн доо юм бэ ч гэж. За тэгэхээр энэ бол Пагуй Демба Шэдэгийн Намба гэдэг чинь ондогжингийн цэг үстэй. Тэ ондогжингийн үг үстэй. Пагуй Демба Шэдэгийн Намба. Тэ ондогжин дээр Пагуй Демба Шэдэгийн Намба юу лээ? За одоо бас орчихгүй. Гэтэ энэ ондогжингийн үг. Пагуй Демба Шэдэгийн Намба гэд хиний айлцсан. Майдрын гэгэний айлцсан, Живзун Жамбо гомбогийн айлцсан. Одоо Пагуй Демба Шэдэгийн Намба гэдэг чинь бол энэ хэсгэрээ юуг үзүүлж байгаа юм гэхээр Дембашиг үзүүлж байгаа. Дембашиг үзүүлж байгаа. Энэ Дембашиг Майдрын гэгээн ингэж айлдах болсон Бурхан багшийн одоо сургаал бас байх ёстой шүү дээ, тийм ээ. Бурхан багшийн одоо ингээд цаашлаад явхаар Майдрын гэгээнээс дээш явхаар Бурхан багшийн нэг сургаалыг дээрээс үндэслээд түүнийг ингэж айлдах болсон байгаа тий. Тэрийг нь бол одоо Пагуй Демба Шэдэгийн Намба хэмээн айлдах болсон Бурхан багшийн нэг доо байх ёстой шүү дээ, тийм ээ. Шажаа зайвын доо тий. Номлогтхууны үндэс язгуур нь болсон судар байх ёстой. Доо тий. За тэр судар бол юу үзүүлж байгаа гэхээр дэнши ойдон данжин зоврож байна дэмбийн доо шүү дээ гэж. Тэгэхээр Пагуй Демба Шэдэгийн Намба шивэн шажаан зайвын доо дэ дэншин ойдон данжин зоврож байна дэмбийн доо юм биш. За одоо тэгээд парчанд таажидчир жидэнч тэр бас ерөнхийдөө жоохон ингээд өнгөц харахад ойлгоход жоохон төвхтэй юм шиг ийм маягтай болж эхлэн шүү дээ. Одоо энэ манай Банчи их чааны нэг онцлог. Тэгэхээр ингээд шууд харахаар одоо нэг үгүй чи юу болоо явчвал их шиг л ингэж харагдаад эхэлдэг тийм. За тэгэхээр одоо сайн бодох хэрэгтэй. Тэгэхээр дэншин чохор ойдон данжин зоврож байна дэмбийн доо яна дэншин чохор юм би чаварт гэх юм бол дөө тийм яг уусаа хажиг өөрөө цанд гэж тавьсан. Тэгвэл Живзун Жамбо гомбо Пагуй Демба Шэдэгийн Намба гэж тавьсан. Дийн шажаа завын нэг доо байдаг. Тэр доо дэншин ойдон данжин зоврож байна дэмбийн доо байдаг. Доо байж таа. Яг гэвэл Майдрын гэгээ Пагуй Демба Шэдэгийг дэншин бас энэ үгээрээ дэншин одоо зоврож байна Демба юм чинь тэрнийг үзүүлж байгаа ойдон данжин зоврож байна дэмби доо бас байх ёстой. Тэр доо бол яг хуу тэгчингийн доо байтаараа. Тэгчингийн доо байтаараа. Яг гэвэл Пагуй Демба Шэдэгийн Намба шивэн дондогчин чи өөрөө тэгчин түмэн маян би данжиж шүү дээ. Тэгчин түмэн маян би данжиж. Нэг талаасаа. Тэгэхээр тэгчинбийн доо чинь тэгчинбийн доо их хөлгөний судар бол га дамбын үед бол айлдаагүй шүү дээ, тийм ээ. Га дамбын үед. Га дамба дэнши чонхор дэмбийн үед бол чидүжэвийн дүлжээний үлээ нянтай байгаа шүү дээ. Чидүжэв дүлжээ. Тэгэхээр тэр бол юу гэшээ? Тэгчингийн одоо номноос нь тийм юу бишээ. Чонхор биш юм аа. Тэг ингээд ийм гороож авлах хэрэгтэй болоод байгаа шүү дээ. Гороож авлаа. Ингээд нэг өсөндөө ингээд гороож авсаар байгаад энэ дээр л одоо буухаар ийм л маягаар ингээд айлддаг баг. Гуй одоо энэ хин одоо манай их чанал лам бол. Тэгэхээр Пагуй Демба Шэдэгийн Намба шивэн дэмбийн шажаан завын доо байтаараа. Тэр шажаан завын доо тэгчингийн доо байтаараа тий. Тийм шажаан завын доо гэдэг үг нь гол ядуу тэр тийм байх ёстой гэдэг санааг нь илэрхийлэх гол хүчтэй үг нь энэ шажаан завын доо гэдэг шүү дээ. Зүгээр л одоо тийм одоо юу күн түгсаа тийм одоо гэдэг юм уу тийм уг гаруул болсон судар гэвэл өөр асуудал. Бүр яг энэ номлол нь тэндээс гарга тэр баг тэр Бурхан багшийн айлцсан яг тэр сургаалыг зарилгийг
энд тайлбарлаж байгаа гэсэн ийм харалтаа ийм яг одоо тэрийг бол шажаа завын доо гэж нэрлэж байгаа шүү дээ, тийм ээ? Шажаа зам. Тэгэхээр Пагуй Дамба Шидэгийн намба хэмээн айлдах хэрэгтэй болсон. Тэр юу байгаа? Шажаан завын доо байдгаа. Тэгээд тэгчингийн доо байдгаа. Тэгэхээр тэр тэгчингийн доо га дамбуу Диншин чонхрын үед огтоосоо айлдаагүй. Тэгэхээр Динши ойдон данжаан зурж байна дамба яна Диншин чонхор юм би чаваа байхгүй байна гэсэн санаа энд дээр харагдах гэдэг байхгүй юу. За тэгж ойлгож байна уу? Би тэгж ойлгохдоо тайлбарлаж чадав. За мэдгүй. Цаны дамбуудаа метеортол Пагуй Дамба Шидэгийн намба шив шажаа завын доод Диншин ойдон данжаан зурж байна дамбын доо юм бичэр. Гэл ингээл орхицсон. Тэ. Тэгэхээр одоо тэгээд хажгийг гагалж чадж гин үгүй юу? Яаж гагалч уу гэх шиг л ингэж одоо ингээд шууд харахад бол тэгж харагдах шүү те. Тэгэхээр цаад санаа нь бол тийм байж шүү дээ, тийм ээ. Ингээ хөөж бодох. За нэгдүгээр энэ цаг зүгээр үстэй. За цаны юу лээ? Цаны барваад мэтэ бартал. За цаны барваа юу гэлээ? Гадамд энэ донит прамо ойдон донжон зоврж байна дэмбин до гар барваа цаны мэвэн чөнхөрж цандаа гэсэн. За цаны барваа чинь бас тэр дунд одоо номын хүрдээ цандыг одоо донит прамо ойдон донжон зоврж байна дэмба төдийгөр одоо ингэ тавих чинь болов бас буруу байна, тарахгүй байна. Хажиг чиний тавьж байгаа цанд чинь болохгүй байна гэж. Мэтэ бартал донит прамо ойдон донжон зоврж байна дэмбин хорлоо тамийн доо бас байгаа шүү дээ гэж. Донит прамо ойдон донжон зоврж байна тэ одоо тэр машид нарийн хоосон чанарыг одоо голлон үзүүлсэн төдийгөр га барваа болохгүй маа. Хорлоо тамаан үед ч гэсэн одоо тэр нарийн одоо тэр хоосон чанарыг бас үзүүлсэн ийм судар бас байгаа шүү дээ гэж. Тэгэхээр чаваа байхгүй байна гэж. Тэ? Сонжоодоо энэ цанидээ юм би чаваа байхгүй байна гэсэн санаа шүү дээ. Тэгээд сонжоодоо энэ цанидээ юм би чаваа байхгүй. Сонжоо юм ба тэ? Сонжоо юм ба одоо цаны маян би тий одоо мачиг юм уу байна гэсэн санаа шүү дээ. Донит прамон ойдон донжон зурж байна дэмэ хорлоо тамийн доо явээчэр. Дэртэл сүг шивэн даажугийн жүгшэр ранги цанижис мадува ойдон донжон зурж байна дэмби хорлоо тамаан доо явээчэр. За энэ бол байгаа шүү дээ тийм ээ. Сүг шивэн даажугийн жүгшэр ранги цанижис мадува бол юу вэ? Эн чин Симзамбийн одоо жинхэнэ одоо амаг нарийн тэр хоосон чанар шүү дээ тийм ээ. Симзамбийн ясны хоосон чанар. Тэгээ энийг одоо ойдон данжаан зоврж байна. Бүр одоо голлон бодтойгоор одоо энийг үзүүлсэн хорлоо тамийн доо байгаа. Тийм ээ? Хорлоо тамийн доо байгаа. Энэ тэр хорлоо тамийн доо болвол хорлоо тамийн доо болохоос биш хорлоо барвын доо биш шүү дээ. За тэгтээ одоо тэгээ энэ дээр бас зовоо би олон тэгээд хорлоо тамаа гэхээр хорлоо тамийн доо гэхээр заавал одоо яаж одоо яг англи үзэхэд яаж эсвэл бурхан багшийн насныхаа ихэнх хэсэгт айлдсан энэ хорлоо дамбуу гэдэг байгаа юм уу? Тэгээд дунд хэсэгт одоо тий насныхаа дунд хэсгийг айлдсныг хэлэх юм уу? Эсвэл одоо бүр насныхаа төгсгөл хэсэгт айлдсан ном мөртлөө анх дугаар номын хүрдэнд багтах тийм сургаал байж болох уугүй юу? Ийм асуудлууд бас байгаа шүү дээ, тийм ээ. За тэгэхээр юу гэж байна? За тэр бол тусдаа асуудал. Одоо хорлоо тамаа гэхээр бас тэр санаанд орж байгаа. Би альтраад ярьчлаа. За сүг шивэн дааж үгүй жүгш ранги цанижис мадуу бол Симзамбийн лугла донит прамо yin. Дэ ойдон данжаан зоврж яана дэмэ хорлоо тамын доо ё. Дэ давын доо дэ хорлоо барва саний мэвийн чонхор ямбартал гэдэг дагслах гэдэг шүү. Маян барталтыг хорлоо тамын доо юм байж. За хорлоо таман доо. За хорлоо таман доо явэчэрдэ додоо гондилжис тэдэр дэмбээч гэж. Додоо гондил өөрөө сүг шивэ дааж үгийн жүгшэр рангийн цанижис мадуур дэмбээч. Додоо гондил өөрөө тийм ээ Симзамби ёсны донит парамод дэмбээч. Ойдон данжин зоврж яана дэмбээч. Ойдон данжаан зоврж яана дэмба гэдэг нь тэр номондоо энэ утгыг бүр голлон айлтгах. Голлон одоо
зарилгэлснийг бол ойдон данжаанд зовоорж байна. Нэг одоо сударт бол олон янзын сэдв хөндөгдөж яригдсан байж болно. Гэхдээ гол сэдв нь юу вэ гэдэг бас юм байгаа шүү дээ. Тэгэхээр гол сэдвийг нь бол ойдон данжаанд зовоорж байна. Тэгвэл ойсуу дамба гэдэг бас нэг үг биш шүү дээ. Бодтойгоор одоо гэх юм уу. Шууд гэх юм уу. Тийм маягаар л одоо хэлж байгаа санаа шүү дээ. Ойдон данжаа, ойсуу дамба гэдэг. Шүглаа дамба байгаа шүү дээ бас тийм. Юмыг хэдийгээр үзүүлэх нь үзүүлж байгаа. Гэхдээ тэр юмаа бол өөр нэг юм үзүүл одоо зааж сургахын ташрамд нь дал тутганд нь бол үзүүл шүглаа дамба байгаа. Ойсуу дамба гэдэг нь бол тэрийг хэлж байгаа. Шууд илээр шууд үзүүлж байгаа. Ойсуу дамба. За онсомдуу дамба гэж бас байгаа тийм. Онсомдуу дамба. Ойсуу дамба. За олон ялгаа байгаа шүү дээ тийм ээ. За юу ч сүг шивэн дааж өгч шав анги цаниж мадуу ойдон данжаан зоворж байна дамбе хорлоо таман доо ёо вечердэ додоо гондолж тэдэр дамбеч. Тэдэр дамба сунзаа тийм үгж байна. Ажиг чиний одоо тавьсан цанид чинь болвол болохгүй байна гэж. Донид парамон ойдон данжаан зоворж байна дамба төдийгөр хорлоо барваа бол тавьж болохгүй байна гэж. За цанид сумбаяа мэтэ бартаал гэж. 3 дугаар цанд юу тавилаа? 3 дугаар цанд сүнзэн ядан ойдон данжаан зоворж байна дамбиндо га тамаа лигвэр намбар чивэн чонхоржин. Цандаа гэсэн шүү дээ тийм ээ. Тэр лигвэр нам га тамаа лигвэр намбар чивэн чонхор гэж тавьсан. Тэгээ сүнзэн ядан ойсон данжаан зоворж байна бол тавьсан тийм ээ. Цаны сумбаа цанд. Цаны сумбаа юм мэтэ бартал га барва цаны мэвэн чонхоржис. Сүнзэн ядан ойдон данжаан зоворж байна дамбеч гэж. Сүнзэн ядан дунд номын хүрдийг эргүүлэхтэй ч гэсэн сүнзэн ядан ойдон данжаан зоворж байна дамбийн бас доо байгаа гэж. Байгаа шүү дээ гэж. За тэгэхээр одоо эндээс юу харагдаж байна? Га барваа гихтэл тийм ээ га барваа гихтэл сүнзэн ядан үзүүлсэн байна. Ойсуу данжаан зоворж байна. Га тамаа бас сүг шивэн дааж үгийн жүгшэр буюу донид парамо нэгсэндөө сүнзэн ядан бас л үзүүлсэн байх нь шүү дээ тийм ээ. Хоёлаа л үзүүлсэн байх нь шүү дээ. Үзүүлсэн байх нь. Яагаад вэ гэхээр та нар түрүүнд бидний жидэн дээр одоо үзснээ санаж байгаа бол га барваа дан тийм ээ тамааныгийн гомба донжиг бийч гэсэн шүү дээ. Дунд номын хүрд болоод сүүлийн одоо тэр номын хүрд хоёрын болвол жинхэнэ одоо цаад утга нь таал болгоолт нь бол нэг утгатай юм аа гэж гарсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр хоёулаа л донид прамо үзүүлсэн таарах нь шүү дээ тийм ээ. Ойдон данжаан зоворж байна дэм бичэр дэртэл дэ жүрмэд ёндов ойдон данжаан зоворж байна дэм багаан шиг гэж. За сүнзэн ёдон дэмбэ данжаан зоворж байна дэмбэ га барва цанин мэвийн чонхор болвол яах нь жүрмэд ёндов гэж. Жүрмэд ёндов гэдэг нь бол Симзумби ясны хоосон чанар. Ёндов гэдэг нь хоосон чанар. Тэгээд дотор нь жүрмэд ёндов гэдэг бас хэлж байгаа тийм ээ. Жүрмэд ёндов. За энэ өөрчлөгдөж хувиршгүй одоо ёндов буюу тэр хоосон чанарыг хэлж байгаа. За жүрмэд ёндов ойдон данжаан зоворж байна дэмба гаан шиг. Ойвуу дэндун гэж. Ойвуу дэндун жүрмэд ёндовду мэтэ вечэр гэж. Ойвуу дэндун жүрмэд ёндовду метод вечер. За дамбуу дэртаал гэдэг нь бол энэ жүрмэд ёндов ойдон данжаан зоворж байна дэм ба гаан шиг гэдгийг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Дамбуу гэдэг нь бол энэ хэсгийг хэлж байгаа. Дамбуу дэртал гэдэг нь нөгөө нэг га барва цани мэвийн чонхор болвол жүрмэд ёндов ойдон данжаан зоворж байна дэм ба имбартал дэ жүрмэд ёндов ойдон данжаан зовор жана жавар дэмбэж гэж бүр. Тэгэхээр га барва цани мэвийн чонхор бол Симзумби ясны хоосон чанарыг бүр бодтойгоор шууд ингээд голлон үзүүлэхдээ бүр дэлгэрэнгүй үзүүлсэн гэж. Дэлгэрэнгүй үзүүлсэн. Тэм учраас хажиг таны тавьж байгаа цандид бас цанцонгийн чаваа байхгүй байна гэж тийм ээ. Таны тавьсан цанидэ энэ цонжоодо юм би чаваа байхгүй байна. Га барва юу лээ цанид мэдвийн чонхорын үйдэж гисэн сүнзэн ядун ойдон данжаан зоворж байна дэм баян
бүр ойдон данжаан зоврож жайна дэм ба масэ бүр жавар дэм ба ин гэж. Ингэж гаргалж. За аранлуг бол үгж байна. За тэгэхээр одоо хүний тавьсан цандыг болохгүйгээ баахан гаргалаа хийсэн шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр одоо өөрөө одоо тэр болох таарах тэр цандаа тавих ёстой үстэй. Тэр л зарчим шүү дээ. Тэ. За аранлуг өөрийн ёсонд бол гэдэг нь банчин сонон давгал ламын аранги луглаа. За аранги чиду жавин дүлжаа. Тэгминжи ригжинжийн чэдүү. Дэншин ойдон данжаан зоврож жайна дэмбийн тэгминжийн доо гэсэн байна шүү. Тэгминжийн доо дүвдэн дамбуу гамна дэмбийн га дамбуу дэнши чонхоржийн цандаа гэсэн байна. Тэгэхээр за эхлээд энэ цандаа харчих тий. Ранги чиду жавин дүлжаа гэдэг. За тухайн тэр сургаалын яг тусгайлан зориулсан тэр шавь нь бол тэгминжи ригжинжийн чэдүү гэж. Тэгмин ригжин гэдэг нь бол одоо юу хэлж байгаа вэ? Баг хөлгөний одоо шавь нарыг хэлж байгаа шүү дээ. Баг хөлгөний гэдэг нь бол одоо тэр нянтой аранжлыг хэлж байгаа. Энэ тэгмин ригжин гэдэг нь бол ламжи ванду хэлж байгаа шүү дээ. Лам. Тэгмин ламжи ванду. За заримдаа тэгмин гэхээр зэрэг тэгмин дүмтаа гэхээр живрэг марава дөдөөг бодох байгаа. Заримдаа тэгмин гэхээр зэрэг нянтой аранжлыг хэлэх байгаа шүү. Одоо энэ үед бол бодох тэгмчин бол нянтой аранжил те. Нянтой цоглом, жорлом, тонлом гэдэг одоо зам мөрөөр ороод явах. Аранжил, цоглом, жорлом гэдээ яваад ийм шавнар. Тэднийг бол тэгмин ригжин гэж хэлж байгаа. Тэгмин ригжинжийн чэдүү. За тэдний тухайтад тийм ээ зориулсан шавнар нь бол нянтой аранжлууд байх нь шүү дээ. За тэр дэншийн ойдон данжаа тэдний тухайтад тэдний тусын тулд тийм үү дэншийн ойдон данжаан зоврож байна дамбийн тэгминжийн доо юм гэж. Тэгминжийн доо бол дүвдэн гамна дамбийн гэж. Дүвдэн дамбуун гамна дамбийн. Дүвдэн дамбуун гамна дамбийн га дамбуу дэнши чонхоржиг цандаа гэж. За дэнши чонхор гэдэг нь бол одоо яг ямар юу хэлж байгаа юм гэхээр за шавнар нь бол тэгмин баанууд байх нь байна. Тэгээ баг хөлгөнийхэн тэгээд тэр сургаалын гол одоо үзүүлсэн утга нь бол яг нь дэнши байх нэ. Дэмбаши. Утгтын дөрөв юм те. Дэний дунгал павги дэмбао гэдгүүтэй. За дэншин ойдон данжаан зоврож байна дэмбэ тэгминжийн доо. За тэгээ энэ дээр бол тэгминжийн доо гэж ингэ тавьсан байна шүү. Тэгминжийн доо. Баг хөлгөний судраг гэж. Баг хөлгөний. Ягаад баг хөлгөний судраг гэж байгаа юм бэ гэхээр энийг зориулсан шавнар нь тэгмин ригжингийн шавнар байхгүй юу? Зориулсан шавь нь тэгмин ригжин учраас тэр судрыг тэгмингийн доо гэж нэрлэж байгаа. Баг хөлгөний судар, их хөлгөний судар гэдэг байгаа чинь зориулсан шавнарт нь харгалзаж ийм хэмжүүр тавиад байгаа юм байна шүү дээ. Гэдэг нь эндээс харагдах гэдэг тийм үү? Тийм үү? Тэгминжийн доо эндээ дэншин ойдон данжаан зоврож байна дэмбийн доог бол их хөлгөнийхэн ч үзэж судлана. Тийм ээ. Их хөлгөнийхэн ч үзэж судлана. Тэгвэл тэр чинь их хөлгөний ч гэсэн судар юм биш үү гэхээр үзэх нь бол үзнэ, судлах нь бол судалнаа. Гэхдээ тэгминжийн доо им маян гэдэг чинь зориулсан шавнарыг хэлж байгаа юм. Чиду жавин дүлжаа гэдэг. Чиду жавин дүлжаа нь тэгмингийн ригжин учраас тэр судрыг тэгмингийн доо гэж нэрлэдэг байгаа юм. За ингэж га дамбуу дэнши чонхорыг бол банчин соном давглам маань бол тэгмингийн доо гэж ингэж бодсон учраас түрүүн дээр хажгийг гагалгахдаа тийм ээ нөгөө пагвидан башидэг намба шивэ шажаан завын доо дэншин ойдон данжаан зоврож юм би дамбийн доо юм бэ ч гээд хажгийг гаглаад тахсан шүү дээ. Тэгэхээр тэр чинь бол яах нь эн чинь бол майдрын гэгэний айлцсан пагвидан башидаг намба гэдэг чинь бол тэгчингийн доо юм аа. Тэгчин түмэн маян би данжоо шүү дээ. Тэгээд данжуудын шажаа завын доо тэгчингийн доо байх хэвээр. Шажаа завын доо нь бол тэгчингийн доо байх хэвээр. Ягаад гэвэл түүнийг тайлбарлаж байгаа данжуу нь тэгчингийн данжуу учраас энэ шажаа завын доо нь тэгчингийн доо байх хэвээр. Тийм учраас хэдий дэнши үзүүлж байгаа ч гэсэн
дэнши үзүүлж байгаа ч гэсэн га дамбуу дэнши чонхор байх чаваа байхгүй гэж гаргалаад эхний хажгийн үгүй хажгийн эхний цандыг тэгж гаргалсан шүү дээ, санаж байна уу тий. Чи ийм бодолтой хүн чинь тэгж гаргалахаас яах вэ тий. Өөрийнхөө цандыг тавихтаа тэгминжийн доо гэж тавьж шүү дээ, тийм ээ. За ингээд одоо юу гэдгийг хооронд нь ингэж одоо харьцуулж жоохон дахин уншиж бодож ингэж харах юм бол ингээд аажимдаа илүү сайхан тодроод л ингээд утга нь ойлгогддог байгаа шүү. За тэгэхээр тэгминжийн одоо дөвдөн гамнаа дамбийн гэдэг энэ хэсгийг ингээд яхав тайлбарлахгүй байх ч ёо. За га дамбуу дэншиж чонхорч цандаа гэж. Берна жишээлбэл дэний дунгал павгүй дэмбоо, дэний гүнжин павгүй дэмбоо, дэний гогва павгүй дэмбоо, дэний лам павгүй дэмбоо гэж. За хэмээх тэргүүт нь одоо тэр судар болвол яах нь вэ? Одоо тэр чидүүжээ өдөлжаа тэгмэр игжингийн чидүү айлцсан тэгмингийн доон юм гэж. Ойдон данжин зоврж яана дэмби гэж хэлэх ёстой шүү дээ. Ойдон данжин зоврж яана дэмби тэгмингийн доон юм байж. За дараагийнх нь ранги чидүүжээ өдөлжаа гэж. За чидүүжээ өдөлжээ адилхан тийм ээ. Чидүүжээ өдөлжээ гэдэг утгыг одоо ойлгож байгаа. Тухайлан айлцсан тэр шавь нь бол симзамба ванун гэж. За одоо эн чинь симзамбанууд одоо ингээд симзамбын үүднээс ингээд тавьж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр за ранги чидүүжээ өдөлжээ симзамба вамбу номбуг Жесус үн чидүү гэдэг нь дагуулахын тухайтад тийм ээ номонд оруулж одоо дэш нь хөтлөхийн тухайтад дасинла гэж байна. Үгэн дээрээ бол шавандо ёндо ранги цанижи мадубр сүншин. Уул нь шавандо ёндо ранги цанижи стуа гэсэн шүү дээ. Гэхдээ үгэн дээрээ бол шавандо ёндо ранги цанижи мадуба гэж айлцсан бөгөөд жүрмэд ёндо буюу тэр симзамби ёсны хоосон чанарыг жавар ойдон данжаан зоврж яна дэмбийн тэгчинжийн доо бол дөрдөн нийвийн гамнаа дэмбийн ойсоо дэмбийн га барва цанид мэдвийн чонхоржийн цандаа гэж. За га барва цанид мэдвийн чонхоржийн цандаа гэж. За энэ болж байна тийм ээ. За берна юм жай брэнд үсэн давуу гэж. За тэгэхээр симзамби ёсонд бол юм жай брэнд үсэн нөгөө бум нити жадамб ти жадамб энэ болвол бүгд бол яах нь га барва цанид мэдвийн чонхор юм гэж хэлж байна. За юмын одоо ганжуурын юмын 13 за зарим нь 12 зарим нь 14-оор энэ төр баталсан байдаг тий. За юмын 13 бот бол юу ах нь га барва цанид мэдвийн чонхорын доо юм байна шүү дээ. За тэр доо маань юмын одоо мөн одоо тэр нити жадамб болвол яах нь жадамб гэдэг одоо манай монголчуудын хамгийн сайн мэддэг 8000 тийм ээ. Жадамб гэдэг ном болвол юу үзүүлж байгаа юм бэ гэхээр энэ хинт номос юм гэхээр ранги чидүүжээ үнд үлж байгаа симзамба ванун Жесус үн чидүү юм гэж. Тэгээд жожон бол яг нь дасинла шавандо ёндо ранги цанижи мадуур сүншин жүрмэд ёндо жавар ойдон данжаан зоврж яана дэмби тэгчинжийн доо юм гэж. За тэгээд энэ гурав болвол юм жай брэнд өсөм тий юмын дэлгэрэнгүй дунд хураангүй энэ гурав болвол гуруула га барва цани мэвэн чонхрын одоо доо юм гэж. Ингэж үздэг бахан. Хин бэ гэхээр симзамбанууд. Симзамба тийм ээ. За ума танжирва бол энийг өөрөөр тайлбарлана шүү дээ. Тийм ээ. Ума танжирва бол энийг өөрөөр тайлбарлана. Ума ранжудба бас энийг өөрөөр тайлбарлана. За жавраг марава додөва хоёр болвол арай асуудалтай тийм. Энийг бол бурхны зарлиг мөн биш гэдэг бас асуудал тэдний хувьд бол байгаа. За тэр тусдаа асуудал. За тэгэхээр симзамба бол одоо ганжуурын 13 бот юмыг уншаад эсвэл нитийг уншаад эсвэл жадамбыг уншаад бол ийм юм үзүүлж байгаа юм байна. Ийм шамнар зориулсан ингэж л ойлгох юм байна шүү дээ. Уншаад тэгж л ойлгох. Тэгж тийм талаас нь л одоо харах нь тийм өөрийнх нь үзэл онол нь тийм учраас тэгж одоо бурхан багшийн сургаалыг харах нь байна л гэсэн санаа. За энэ бол яг нэг га барва цани мэвэн чонхоржин цандаа гэж. За 3 дугаарх нь ранги чидүүжээ өдүүлж Симзамба вандул Жесус үн чидүү сүншин за зарлигласан бөгөөд гүндэг арангийн цанижис мадубадан тодорхой тийм ээ. Гүндэг бол арангийн цанижис мадуба. Шавандун ёндув бол
рангийн санижийн дүүвийн рангийн санижис дүүа гэж. Эний ялгамжааг тийм ээ чадвар салвар чайна гэдэг нь тодорхой болгож ялгаж одоо ингэж тийм ээ аль нь рангийн саниж мадуу аль нь рангийн саниж дүү ингэ тодорхой болгож ялгамжааг нь тодруулан гаргасан чайна салвар чайна дасанла дэмбийн тэгчинжийн доо гэж. Бүр үгэн дээрээ хүртэл гүндэг рангийн санижис мадуу юм шаван янду рангийн санижийн дүү айн гэдэг тийм ээ тодорхой бүр үгэн дээрээ хүртэл тэгж үзүүлсэн энэ тэгчингийн доо бол дүдэн сүмбийн гавна дэмбийн ойсуу дэмбийн га тамаа лигүр намбар чивийн чонгорч цанд юм гэж цанд юм. За барина. За га тамаа лигүр намбар чивийн чонгорч жишээ нь бол ямар жишээ байх вэ гэхээр дондом яндаг пагшуужийн гондилжийн ливүүд одоо зарлилсан дондом яндаг па чой намжи овооны намбаа сүмбүү дэдадэ гэдэг түрүүн зөндөө уншсан тийм жидэн дээр. За химээх тэргүүтэн судар болвол яг нь лигүр намбар чивийн чонхор юм гэж. За дондом яндаг пагшуужийн одоо гондилжийн лив гэж додой гондил гэдэг байгаа тийм жанжуулсан ба дондом яндаг пагийн айлтгсан додой гондлын нэгэн бүлэг болсон. Тэр нь бол 7 дугаар бүлэг юм билээ шүү. 7 дугаар бүлэг. За тэр 7 дугаар бүлэг нь бол бүтнээрээ лосол гажлынгийн нурууд байгааг ер нь уншичаарай та нар. Уншичаарай. Ялангуяа одоо дацангийн одоо лам нар бол ер нь заавал уншаарай. Уншчихад бол өөр шүү. Дахиад өөр мэдрэмж, өөр одоо юм ойлгохоор нэг доогийн ер нь бүтэн уншаад үзэхэд тун зүгээр шүү. За тийм. Дондом яндаг пагшуужийн гондилжийн тэр 7 дугаар бүлгийг зарлигсан тийм дондом яндаг паг химээх тэргүүт нь лигүр намбар жоо жоохор юм ба гэж. За дэл хоноор цаны дамбо мэтэ бартаа л гэж. За одоо ингээд аранлаг өөрийнхөө цандыг тавилаа тий. За энэ бол дэнши чонхор юм энийг дэнши чонхор гэж хэлнэ. Энийг одоо цаны мэвийн чонхор гэж хэлнэ. Энийг бол лигүр намбар чивийн чонхор гэж хэлнэ гэд аранлаг өөрийнхөө одоо бодлоор бол хэлсэн. За тэн дээр нь одоо дэл хоноор гээд үн дээр нь хажиг тагслаж байна. За аранлаг чиний тавьсан цаны дамбуу мэтэ бартаа таарахгүй байна гэдэг. За ингээд одоо яаж аранлаг тагсал хаях нь уу? Аранлаг тэрэн дээр нь яаж хариулт өгөх нь гэдгийг бид нар дараагийн хичээл дээр үзье. За өнөөдөр энэ нүрээ завсарлаа. За бүгдд нь баярлалаа.